Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээ үргэхэд бэлэн боллоо. 2023 оны 6 сарын 7-нд Энэтхийн Читанагар хотод байрлах нэгэн орон сууцнаас хачин муухай үнэр үнэртэж эхэлжээ. Эхэндээ хүмүүс нэг их тоогоогүй ч тэр үнэр улам их гарч энгийн нэг үнэр биш гэдг нь мэдэгдэж эхэлсэн байна. Орон сууцны орчин суугчид эхэндээ хин нэгний байранд хулган өгсөн байж магадгүй гэж боджээ. Тэгээд үнэр гарч байгаа газрыг олохын тулд айл болгоны хаалга тогшиж шалгаж явсан. Тэгж яваад 704 тоотын үүдэнд ирж хаалгыг нь тогшоод үзтэл яг тэр мөчид хаалга онгойж үүнтэй зэрэгцэн муудсан мах шиг үнэр үнэрсэн байна. Яг эндээс гарч байгаа нь тодорхой юм байна гэж хөшүүд нь боджээ. Тэд энэ байранд яах аргагүй нэг юм байна. Хулганч бай, өөр амьтанч бай, муудсан мах байна гэдэгт итгэлтэй болов. Тэгээд 704 тоод байрны эзэн Манож гарч ирээд хүлээгээрэй гэд унтлагын өрөөндөө оров. Тэгээд дараа нь ямар нэгэн үнэр дарагт цацаж бүр сүүлд нь үнэртэй ус цацаж эхэлжээ. Энэ үйлдэл нь маш с ิจ гтэй байсан юм. Тэгээд хөршин танаа байшинд хулган өгсөн юм шиг байна. Эсвэл өөр нэг муудсан зүйл байж магадгүй юм гэж хэлэхэд 704 тоотын эзэн болох Манож хэсэг зур дуугүй зогсож байснаа. За ойлголоо, би орой ирээд шийдэе гэжээ. Тэгэхэд хөршин би тусалж өгөх үү гэж асуухад Манож үгүй хэрэггүй, би өөрөө шийднэ. Одоо ажилдаа явах гэж байгаа, орой ирээд шийдэе гэсэн байна. Хөршин нэг л бишээ гэж бодоод гэрлүүгөө орсон. Хэдхэн минутын дараа гадна мотоциклийн дуу сонсоод цонхоор харсан чинь Манож мотоциклээ унаад яаран явжээ. Энэ бүхэн нэг л бишээ. Ямар ч хүний мэдрэмжээр энэ бол эвгүй с ิจ гтэй тохиолдол байлаа. Тиймээс хөршин шууд хамгаалагчид хэлж 704 тоотыг шалгаж өгөөч гэжээ. Тэр хавьд сүүлийн үед хүчирхийллийн хэрэг гарч байсан тул хамгаалагч үүнийг чухалчилж үзээд шууд цагдаад мэдэгдсэн байна. Удалгүй цагдаа нар 704 тоотын үүдэнд иржээ. Тэр үед эзэн нь ажилдаа явчихсан байсан. Ер нь бол ийм үед цагдаа нар эзэнтэй холбогдох гэж оролддог шүү дээ. Гэтэл энэ удаа цагдаа нар эзэн байгаа хэсэг нь хамаагүй үнэр нь хитрхи с ิจ гтэй байна гэд шууд хаалгыг хэвдэж орсон байна. Тэд эзэнд мэдэгдэлч өгөлгүй шууд дотгош орсон. Дотор нь орсон чинь эхлээд бол нэг их онц зүйл харагдаагүй. Хөрөгчөнд баг зэрэг хоол хүнс байсан гал тогоо чингий харагдсан. Унтлагын өрөө нь хоосон. Харин гал тогооны тавцан дээр томхон тогоонд дүүрэн ус хийсэн байв. Цагдаа нар энэ юу юм бол гэд тагийг нь сөхөж харсан чинь яг л шөлөнд хийсэн мах шиг харагдаж байжээ. Пресс тогоо хайруулын тавганд ч гэсэн болгосон мах байсан байна. Тэгээд тэд гэрийн бүх өрөөг наривчлан шалгаж эхэллээ. Тэгээд эцэст нь унтлагын өрөөний орны доороос урт эмэгтэй хүний үс олдсон байна. Удалгүй орой болж ажлаа тарж ирсэн Манож орцны гадаа ирсэн чинь хэдэн цагдаагийн машин зогсож 704 тоотын үүдэнд бөөн шуугаан болж байлаа. Манож яг л ямар хэрэг болж байгааг мэдэж байгаа юм шиг шууд эргэж хараад цухтаах гэж оролцсон ч цагдаа нар түүнийг газар дээр нь баривчилжээ. Манож бага насндаа аав ээжигээ алдаж авгийнхаа тусламжтайгаар өссөн нэгэн байв. Тэрээр сургуулаа сайн төгсөж техникийн сургуулийн инженерийн дамжаа төгссөн. Өөртөө маш их итгэлтэй байсан. Би хотод очиод хурдхан ажил олж байр сууриа олчихно гэж бодсон ч бодит амьдрал амархан байсангүй. Хайд инженерийн ажил олоход тун хэцүү байжээ. Тиймээс эцэст нь нэгэн супермаркетад ажилд орсон. Гэхдээ тууштай хэдэн жил ажиллаад мөнгө цуглуулж байр худалдан авч амьдрал зохиохоор шийдсэн. Гэхдээ Манож тийм ч дотгошоо хүн байгаагүй. Эмэгтэйчүүдтэй ярилцаж өөрийгөө илэрхийлэхээс айдгүй байсан. Жинхэнэ утгаараа олон бүсгүйчүүдтэй үерхэж байсан ч гэрлэж чадаагүй байлаа. Эцэст нь 48 нас хүрээд ч гэрлээгүй байв. Харин тэр жилдээ 24 настай Бодиа гэх бүсгүйтэй танилцжээ. 48 настай эрэгтэй 24 настай бүсгүй, 24 насны зөрүүтэй. Бодиач бас амьдралынхаа ихэнх үед хүнд нөхцөл тулсан. Ээж нь эрт нас барж аав нь орхиж явсан тул эгч нартайгаа хамт өссөн. Насан турсан хойноо өнчин хүүхдийн асрамжийн газраас гарч амьдралаа эхлүүлэхээр Мумбайд иржээ. Гэвч ажил олоход бэрх тул амьдралын эрхээр олон ажил хийж байв. Ижил төстэй амьдрал тулсан болохоор Манож Бодиа хоёр хоорондоо маш сайн ойлголцож нөхөрлөл нь айжмаар хайр болон хувирч хамт амьдарч эхэлжээ. 2015 онд Манож хуучин байраа зарж Читанагарт 2 өрөө байр худалдан авсан нь 704 тоод байжээ. Манож Бодиа хоёр өглөө эрт ажилд гарч орой орж ирдэг жиремит амьдралтай байсан. Ирээдүйдээ итгэлтэй байж аз жаргалтай амьдарч байв. Гэхдээ тэдний нэг онцлог нь гэвэл хөршүүдтэйгээ огт нийлэхгүй, хизээч хаалгаа онгойлгодгүй байжээ. Зарим нь тэднийг ердөө найзууд гэж боддог байв. Учир нь 24 насны зөрүүтэй гадна төрхөөрөөч хосууд гэхээсээ илүү аав охин мэт харагддаг байсан.
Гэхдээ тэд бусдын бодлыг анхаарахгүй Бадияг охиноо гэж танилцуулдаг. Тэрч бас ахаа гэж тоглоом шоглоомоор дууддаг байв. Тэд өөрсдөө ч энэ харьцааг хүмүүс янз бүрээр хүлээж авна гэдгийг мэддэг байсан учраас бүрч илүүтэйгээр хөшүүдээс зайлсхийдэг байжээ. 704 тоотын яг эсрэг талын хөршийн хэлснээр тэд тэр хаалгыг хизээж онгорхой байхыг хараагүй. Бүр анх бол тэр байр хоосон юм байна гэж боддог байсан гин. Гэхдээ Манож Бадия хоёрт ийм зүйл огтхон ч хамаагүй байсан. Тэдний хувьд өөрсдийнх нь нөхөрлөл хайрал хамгийн чухал байв. 2015 оноос 2019 он хүртэл 4 жилийн турш тэд хоёулаа яг л өөрсдийн гэсэн жижигхэн ертөнцид амьдарч байсан. Харин 2019 оны дунд үед тэд ямар ч хамаатан садандаа хэлэлгүйгээр нууцаар нэгэн сүмд очиж хурмаа ээжээ. Энэ тухай мэдэж байсан хүн нь зөвхөн Бадиягийн хамгийн дотны найз нэг л хүн байсан. Тэр найз нь ч бас жаахан санаа зовж байж насны зөрүү их бас Маножийн царай төрөгч сонин харагдаж байна. Бадия арай хурдан шийдвэр гаргаж байгаа юм биш үү гэж анхааруулсан гэдэг. Гэхдээ тэр үед Бадия маш хатуу шийдсэн байсан. Надад нас хамаагүй, би энэ хүнд маш их хайртай. Бид хоёрын хооронд ямар ч асуудал байхгүй. Би заавал энэ хүнтэй гэрлэн гэж хэлсэн байна. Тэр үед түүнийг хинч болиулж чадаагүй. Ийхүү тэр хоёр албан ёсоор гэрлэж хамт амьдарч эхэлжээ. Гэхдээ хүмүүсийн дунд нэг юм үг байдаг шүү дээ. Хэрвээ чи хэн нэгэнтэй гэрлэх гэж байгаа бол заавал найзууд гэр бүлийнхээ үгийг сонс. Хэрвээ бүхэн эсэргүүцэж байвал тэд ямар нэгэн зүйл олж харсан байх магадaltaй гэдэг. Өөрөө ухаан алдарч дурлсан үедээ юу ч бодохгүй. Харин гаднаас нь харж байгаа хүмүүс илүү боддоор илүү зөв харах нь бий. Харамсалтай нь тэр үед Бадия найзынхаа үгийг сонсох ёстой байсан юм. Гэрэлснээс хойш 4 жилийн дараа 2023 оны 6 дугаар сард бүх зүйл оронгороо иргсэн. Цагдаа нарт баривчлагдах үедээ 56 настай байсан Манож цар тахлын үед ажилгүй болсон байсан. Ингээд орлого нь багасж гэртээ мөнгө авчиж чадахгүй болохоор эхнэртэйгээ мөнгө амьдралын асуудлаар байнга хэрэлдэг болжээ. Эхнэр нь амьдрал хэтэрхий хүнд байна. Би сэтгэл санааны хувьд тэсгэ байлаа гэж байнга гомдолдог байсан гэдэг. Тэгээд яг 6 сарын 3-ны өдөр Манож ажлаасаа оройтож иртэл эхнэр нь нэг л биш байсан. Тэр орой Бадия сэтгэл санааны хямралд орсон байсан бололтой. Ганцаараа хорт бод суугаад амиа орлсон байжээ. Маножийн ярьснаар анх бол тэр маш их зочирдож эмнэлэг рүү уцтах уу, цагдаа дуудах уу гэж бодсон ч дараа нь хүмүүс намайг эхнэрээ алсан гэж ойлгоно. Тиймээс цагдаа дуудвал бүр мөө гэж айсан байна. Тэгээд эцэст нь юу ч мэддэхгүйгээр асуудлыг өөрөө шийдэжээ. Анх бол тэр эхнэрийнхээ цогцыг гадагш гаргаж буршлах гэж оролдсон ч өөрөө өндөр настай учраас тийм амар байсангүй. Ингээд гэртээ шийдэх арга бодсон байна. Тэрээр ойролцоогоор 4,000 рубль буюу Монгол мөнгөөр 60,000 төгрөгөөр цахилгаан хүрээ худалдан авч эхнэрийнхээ цогцыг хэсэг хэсгээр хэрчиж, заримыг нь суултуур руу урсгаж, заримыг нь тогоон тийж чанаж, дараа нь хөрөгчөнд хадгалж байжээ. Дараа нь хүчтэй шингэн бодис худалдаж аваад ясыг нь тэнд хийж уусгаж эхэлсэн байна. Энэ үртэл гэхэд үнэхээр аимшигтай байгаа биз? Хамгийн аимшигтай нь тэр өдөр бүр ажилдаа явахдаа баг багаар махны эсгүүдийг авч гарч гудамжны нохоонд өгч байсан юм. Тэрээр нийт 35 хэсэг махыг 8 хоногийн турш өдөр бүр баг багаар нохоонд өгч дуусгах төлөвлөгөөтэй байжээ. Гэтэл 4 хоногч болоогүй байхад баригдсан. Эхэндээ тэр эхнэр маань өөрөө амиа орлсон. Харин би цагдаа тэлхээс айсан учраас энэ аргаар асуудлыг шийдсэн гэж тайлбарлажээ. Гэхдээ энэ ярианд хэн итгэх юм бэ? Ингээд удалгүй тэр тайлбараа өөрчилж би түүнийг алсан нь үнэн. Гэхдээ тэр надад маш их дарамт үзүүлж амьдралыг минь хянаж байсан. Би хизээж эрх чөлөөтэй байж чадаагүй гэж мэдүүлжээ. Тэр хэлэхдээ эхнэр маань намайг үргэлж хардаж хянал тавьдаг байсан. Утасны яриаг шалгана, хаашаа явсан, юу ийсэн гэд бүх зүйлийг асууж шалгана. Сүүлдээ би тэсээгүй гэжээ. Гэтэл цагдаа нар Маножийн утсыг шалгаад олон эмэгтэйчүүдтэй эротик садар мессеж бичиж байсныг олж илрүүлсэн байна. Тэгэхээр Бадия түүнийг хардаж байсан нь шал дими зүйл байгаагүй юм. Цагдаа нарын хувьд энэ хэрэг их ойлгомжгүй байлаа. Маножийн өгсөн тайлбар: Бадия намайг хитрхи хяндаг, хардас сэрддэг байсан. Гар утсыг минь шалгаж дэлгүүр ороод ирэхэд хүртэл хаашаа явсан, ямар хүнтэй уулзсан бэ гэж байнга асуудаг байсан. Эцэст нь тэсэлгүй маргалцсны эцэст би түүнийг алчсан гэдэг тайлбар нь яг үнэндээ өөрийгөө зөвтгсөн сэжигтэй тайлбар байсан юм. Хамгийн гол нь цагдаа нар үнэхээр их хэргэлзэж байлаа. Яагаад гэвэл гадаад төрхөөрөөч насны хувьд ч ер нь Манож тийм ч сайхан залуу биш. Хажууд нь Бадия залуухан хөөрхөн эмэгтэй. Гэтэл ийм эмэгтэй Маножийг бусад эмэгтэйд алдчихвэ гэж хардаж байсанд цагдаа нар итгэхгүй байв. Маножийн хэлснээр хэрэг гарсан өдөр 2023 оны 6 дугаар сарын 3-ны шөнө байсан гин.
Тэр орой хоёр биедээ халамжгүй хандаж байна гэж Бадиа гомдлож, чи намайг хайрлахаа болчихсон юм уу? Нүдрүү минь ч харахаа болсон. Хамт унтахчгүй боллоо. Хамт байхад сайхан байхаа болсон гэж гомдлжээ. Тэгээд надтай хамт нэг өрөөнд унтахгүй юм бол гараа зочны өрөөнд унт гэд дэр хүнжлийг нь шидсэн байна. Манаж хэлэхдээ тэр үед уур минь хүрсэн. Дахиад л хэрэлдэж маргалцсан. Тэр үед би бодож энэ эмэгтэй удахгүй амиа орлоно. Эсвэл дахиад ямар нэг сэтгцэн ямралд орно. Би үүнийг хянаж чадахгүй. Тэгэхээр янз бүрийн юм болохоос өмнө би өөрөө эхлээд түүнийг алсан дээр гэж бодсон. Тэгээд л би түүнийг алсан гэжээ. Тэгэхдээ тэр би ийм хэцүү нөхцөл байж юу гэж худлаа ярих втэ. Энэ бол яг тэр шөнийн үнэн гэж хэлсэн байна. Харин өөр нэг тайлбар дээрээ би 2008 онд осолд ороод яаралтай цус сэлбэх хэрэгтэй болсон. Гэтэл надад олдмол тархлаа дутлын хам шинж өвчтөе үний цусыг сэлбсэн. Тэр үед би өөрөө ч олдмол тархлаа дутлын хам шинжтэй болчихсон. Тэгээд л би бэлгийн харьцаанаас зайлсхийдэг болсон. Бадиа бол миний эхнэр байсан ч бид яг л аав охин хоёр шиг амьдарсан. Бид 4 жил амьдарсан ч нэг ч удаа харьцаанд орж байгаагүй. Энэ асуудлаас болж л сүүлдээ маргаан болоод эцэст нь ийм хэрэг болсон гэжээ. Гэхдээ анхан шатны задлан шинжилгээгээр Бадиагийн биенээс хорт бодис илэрсэн. Үүн дээр үндэслээд 2023 оны 9 сар цагдаа нар Маножийг эхнэрээ шавж устгагч бодисоор хордуулан алсан гэж дүгнжээ. Гэхдээ зарим шинжээчид энэ бодисыг Бадиа өөрөө уусан уу эсвэл Манож хүчээр уулгасан уу гэдгийг яг таг тогтоогоогүй байна. Тиймээс Маножийн яриан дээр үндэслэн шууд алуурчин гэж яллах нь эрт байна гэж үзсэн шинжээч бий. Харин хамгийн аимшигтай баримт нь араас нь илэрсэн юм. Манож эхнэрийн хороосныхаа дараа түүний бүх хувцсыг тайлаад нүцгэн зургуудыг маш олон удаа дарсан байжээ. Дараа нь цогцыг хэрхэн устгах вэ гэж Google-с хайж байсан тогтоогдсон. Тэгэхээр тэр хүний үхлээс айсан байтугай бүр системтэй төлөвлөж цаашид юу ихээ бодож байсан тодорхой. Тэр яг л царайшгэ солиотой хүн байсан. Одоогоор Манож энэтхийн шоронд хоригдож байгаа бөгөөд энэ эргийн албаасны шүүхийн шийдвэр хараахан гараагүй байна. Цагдаа нарын хэлж байгаагаар Бадиагийн цогцыг шалгахад гарынх нь арьсан дээр олон жилийн өмнөх сорив шалбархай байсан тогтоогджээ. Тэгэхээр Бадиа өмнө нь ч гэсэн удаан хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан байх өндөр магадaltaй гэсэн. Бадиагийн эгчийн ярьснаар Бадиа амьд байхдаа их хичээл зүтгэлтэй ахлах сургуулаа төгсөөд ажил орно гэж бэлдэж байсан гин. Гэтэл Манож түүнд чи сургуульд явж болохгүй гэж хатуу оргилсан байна. Тэр байтугай хаашаач гарахгүй супермаркет орсон ч хянаж яриа болгоныг нь шалгадаг байсан гин. Эсэргээрээ хит хяналттай эзэмших гэж оролцсон хүн бол Манож өөрөө байжээ. Хэрэг гарсан өдөр ч гэсэн Манож түүнийг хардаж утгагүй зүйл асууж байгаад хэрүүл маргаан болж эцэст нь түүнийг зодсоор байгаад алсан байх магадaltaй гэж цагдаа нар таамаглаж байна. Тэгээд цогцыг хэрчиж тогоон чанаж нохоонд өгч устгах гэж оролцсон. 8 хоногийн төлөвлөгөөнд 4 хоногийн дотор ишлэгдсэн. Харамсалтай нь Бадиагийн биеийн бүх хэсгийг гүйцэтгэж оршуулж чадаагүй байгаа бололтой. 48 настай эр хүн 24 настай эмэгтэйг хайрлаж халамжлах ёстой байтал эсэргээрээ түүнийг аимшигтайгаар хөнөөсөн ийм хүн энэ дэлхий дээр байж болно гэж үү? Одоогоор энэ хэргийн шүүхийн шийдвэр хараахан гараагүй байна. Ялан тодорхой биш ч үйлдэл нь хизээж уучлагдчихгүй гэдг нь тодорхой. Өнөөдрийн бичлэг энэ хүрээд дуусаж байна. Дараагийн бичлэгээр уулзцаая.